game, gold medal game is starting now, and the People's Republic of Korea against USA Impro Players game. Now the Korea team, number 7, Sim Kumbo. Number 6, Choi Roring. Number 5, Kim Chong-il. Number 4, Kim Chol-myung. And the other side, we have USA Impro Players. And number 8, Brandon Morris. Number 6, Robert Turner. Number 4, Marcus Heyman. Загнигрууд баяртай үзэгчтэй. 3-3 үндэсний авраг шалралт тэмцээний анхдугаар тэмцээний аваргын алтын медаль энд тоглолт эхэлж байна. Америкийн легионеруудын баг болон бүгд найрамд гарсан улсын шигшээ багийн тоглогчид аварга үндэсний аваргын төлөө хоорондоо ужаар дарсан байна. Чойрури явж эзэн шилдэг амжилттай болсон. Америк легионеруудын баг бүмгийг тоглолтод оруулна. Brandon Morris, Robert Turner, Marcus Heyman 3. Америкийн багаас тоглож байгаа. Robert Turner жидсэл амжилттай болсон. Choi Rory, Kim Chong-il. За ер нь бол Монголын сагсан бөмбөг бас сүүлийн жилүүдэд маш хурдтай хөгжиж байгаагийн нэгэн илрэл бол мэдээж энэ он байгаа, өнгөрсөн он байгаа маш олон түүхийн амжилтуудыг гаргасан. За өнөөдөр ч гэсэн бас Монголын сагсан бөмбөгт бас Америк улсыг төлөөлөн нэг за бүгд найрамд гарчсан солонгос улсыг төлөөлөн шигшээ багууд Монголын төлөө Монгол улсад нэг талбайд бас ингээ хоорондоо 3 төрлөөр өрсөлдөж гин гэж одоо бид нэг хэдийн хоногийн өмнө бараг төсөөлөөгүй л явсан баг. Үнэхээр гайхалтай тэмцээн болж байна. Манай үнсэн шигшээ баг маань үрдлийн багуудыг хожиж чадахгүй мултарлаа. Тэгэхээр тэмцээний чансаа болохоор бол бас ямар өндөр төвшин зохиогдож байгаа тэмцээн бэ гэдэг нь бас эндээс харагдаж байгаа бох. Арсан солонгосын тоглогчид бол бүгдээр яг үнсэн шигшээ багтаа тоглож учраас маш хүчтэй бүрэлдэхүүн. За мэдээж Америкийн нэгэн улс бол сагсан бөмбөг ямар өндөр хөгжсөн газар үлээ. За бодож энэ үнэхээр бас өндөр түвшний тэмцээн болж байна. За тэгээд өмнө нь ер нь ингэж ийм тохиолдол энэ хоёр багууд ингэж тоглож исэн түүх бол байхгүй баха. Тэгээд нэг түүхэнд бас нэг Монголын сагсан бөмбөгийн түүхэнд бичлүүлсний өдөр болж байна. За энэ тэмцээн бол мэдээж Монгол улсад болж байгаа гэдэг нь үнэхээр онцлогтой байна. Тэгээд дэлхийд байхгүй бол тэмцээн дэлхийд байхгүй бол тоглолтыг л одоо Монголын сагсан бөмбөгч өөрсдөө талбай дээр үзэж байна гэж хэлж болно. За тэгээ манай Монголын 3 сагсан бөмбөгийн холбооноос бас 3 сагсан бөмбөгийг бас эрчимтэй хөгжүүлэхээр бас олон бас тэмцээн уралдаануудыг төлөвлөдөд байгаа олон улсын тэмцээнүүдийг ч гэсэн эх оноос эхлээд бас их орондоо хөлөө зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа. Зунаас эхлээд бас зохион байгуулж магадгүй гэсэн яриа бас FIFA-гийн төлөөлөгчтэй бас зөвлөлдөж байгаа. Ийм сайхан мэдээг дуулгахад үзэгчдэд дуулгахад таатай байна. За Kim Chong-il-ийн шилжилт амжилт болсон. За тоглолтын албатай хэрэг орцгоё. Тоглолтын дооны харьцаа 2-2 болон дэнтсэн байна. За Америк легионеруудын баг бөмбөг тоглолтод оруулнаа. Robert Turner. За тоглолтыг 2-2 гэж ихлүүлсэн. За Brandon Morris, Robert Turner гэсэн тоглогчид бол мэдээж солонгос легионеруудаас мэдээж хурдаар дутах зүйл байхгүй. За тэгээд аль нь бас 3-3 гэсэн бөмбөг маш сайн зогсож байгаа. За Robert Turner одондоо шилдэлтийн хувь муутай нь бас тэрний нэг сул тал болоод байсан. За энэ 3-3 бол үнэхээр 3-аас бороо оруулж байгаа Robert Turner. За Kim Chol-myung-ы одондоо шилдэл амжилтгүй болсон. За өөрөө хойноос нь орж ирсэн Kim Chol-myung-аас бөмбөг гарсан.
За яг л 3-3 усгсан мөнгө төл бол энэ Ардчилсан Солонгосын шгшээ хогт зориулагдсан цагс амжилт тоглож байгаа энэ залуус бол. За өмнө нь бас тэгээд энэ төрөдөө тоглож үзээгүй гэж байгаа үг нь. Тэгэхээр анх удаа 3-3 төрлөг бүгд найрамд Ардчилсан Солонгосын шгшээгийн тоглоод ингээд бас тэмцээнийхээ анхны оролцсон тэмцээнийхээ финал даврагын төлөө шалгараа үлдээд байгаа нь бас нөр онцлог. Тэд бол мэдээж бас алсын ажилтнууд нь бол тэдний шигийн гол зэвсэг байдаг. Тэгээд алсын ажилт дээр 2 оноо авсаар хагаад бас багуудыг бас буулга авч байгаа. Тэгээд бас нөр бас хурдтай өндөр темптэй тоглолт үзүүлдэг шгшээ учраас өндөр темптэй энэ тоглолтод бол 3-3 төрөлд бол зогцоод байгаа гэж хэлж болохоор байна. За манай оюутан залуучийн шгшээ хог гэхэд дэлхийн аваргын мөнгөн медалийг хүртээд ирсэн юм багийг хойцсон. За тэгээд Азийн наадмын аваргасан манай үнцэн шгшээ хогийг хойцсон гэдэг анх удаа юм тэмцээнд орж байгаа гэхэд бол Ардчилсан Солонгос улсын шгшээ хогийн намж бол үнэхээр гайхалтай байна гэж хэлмээр байна. За Ардчилсан Солонгос улсын шгшээ хогийн толгойд 3 тоглогчдод 3 доо бөмбөг зална. 3 доо бөмбөг бол маш сайн эзэмшин. Тэгээд 3 доо хордоо 3 доо шиднэ гэдэг. Тэгэхээр бол эсрэг хөдөлгчөөс бол гом давуу талыг өөрсдөө ийм 3 тоглогч одоо яг талбайдаар гарч ирсэн тоглож байна. За тэгээд насны хувьд бол маш залуу 1991 оноос хойш төрсэн залуучууд байгаа. За 4-3 харьцаатай Ардчилсан Солонгос улсын шгшээ хог тоглолтод тэргүүлж байгаа. За ингэж болохгүй. За амжилттай гарт нь өгөх хэрэгтэй. За Брэндон Моррис аваа шууд зөрөөд орсон. Моррисын тоглоом амжилттай болсон. За амжилтгүй болсон бол бас Роберт Турнер нэмэхэд ойрхон байлаа. Чойрури олоо шийдсэн шийдэл амжилттай болсон. 2 оноо багтаа авчирлаа. Моррис хийж байгаа шидчэндээ. Брэндон Моррис дундаа шийдсэн тоглоом амжилттай. Ким Чон Ил. За Маркус Гэмон түүнийг хамгаалж байна. Ким Чон Ил дараад орсон, зөрөөд орсон. Тоглоомжтой Маркус Гэмон самарсан мөнгө авлаа. Турнер. Роберт. За хоёр өөрийн эсрэг. Зөрөөд орсон. Тоглоомжтой. Тоглолтын тооны харьцааг нэмжүүлж байна. За энэ тоглолтын хувьд бас Маркус Хэмонцигт амар авах шиг байна. Дандаа нэг Монголын багуудад дараа төвийн тоглогчтой доор ус зуурлаад хүн тоглолтыг хийzээ. Энэ тоглолт бас биднийх амар авах шиг байна. За Хэмонц самбраас авсан. За бөмбөгийн шидэл гоё байсан да. Брэндон Моррис шидэл амжилтгүй. Турнер. Роберт Турнерийн тоглоо амжилтгүй өөрөө нэмсэн. За Турнертэй доор бүрштэй амжилт үзүүлдэг дээ. Ингээд яг шийдсэн бөмбөгийн хараас маш сайн нэмсдэг юм тоглогч. Ким Чон Мён тоглох амжилттай болсон. За энэ тоглолтын хувьд ихэд 1996 онд төрсөн гэж одоо 21 настай. Талбай дээр байгаа хамгийн залуу тоглогч. За Хэмонцын тоглолтод алдаа гарсан байна. За ингээ Маркус Гэмонц нэг шидэлтэй гүйцэтгэн. За Америкийн легионеруудын багаас талууд байгаа Роберт Турнер бол бас тун үнэхээр тесрэлттэй ийм тоглогч бас Монголд бас 2 дахь удиралд аваас ер нь тоглож байгаа. Үндэсний лиг тоглоод бас аврагын алтан медалийн төлөө шалгаран үлдчихэд байгаа. Ийм тоглогч гоё дамжуулт ирсэн. Ким Чон Ил давталгаа хонцтой боловсноор багийнхаа 8 дахь оноог авч байна. За талбайд өрсөлдөж байгаа Роберт Турнер, Маркус Хэмонц хоёрын эсрэг тоглож байгаа. Ким Чон Мён гэж тоглож бол хамтаа алтан дорнын дайчд багт тоглодог. Ингээд үндэсний лигийн аврагын төлөө хамтаа зүтгэж байгаа тоглож. За тэдний эсрэг бол өнөөдөр Марул Харис үрж ирэх байна. За Марул Харистай хамт Ким Чон Ил мөн аврагын төлөө өрсөлдөж байгаа. За ингээд үндэсний лигийн талбайд Ким Чон Мён энэ хоёр тоглогчтой нэг баг жигсаа одоо 3-3 бол мэдээж улсынхаа нэрийг гаргахаар тоглож байна. Бага бүх зүйлээ даачсан тоглож байгааг үзэж байна. Харж байгаа хаа Чойрури дээр хаалт амжилттай болсон. Ким Чон Ил хоолны шийдлийг үзсэн шийдэл амжилтгүй. Брэндон Моррис. За Брэндон Моррис шийдэл амжилттай. Легионеруудын шгшээ хог тэргүүлээд эхэллээ. За бөмбөг алдсан Маркус Хэмонц шахаад явсан эргээд довтлсон. Хэмонцын довтлогоо амжилттай болсон. Ким Чон Ил. Ким Чон Мёны довтлогоо амжилттай. Роберт Турнер довтлогоо амжилттай болсон. За
Өөрөөс нь гарсан юм байна. За мьют амралтыг бүгд найрамд харцсан залгас улсын Шгшог мьют амралтыг захиалж байна. By 2. Prairie team starts the game. Замнуудын амралтын хугацаа дууссан Чойруури бүгд тоглолтод оролцуулсан ардсан солонгос ард улсын үндсэн шгшогийн тоглогоо. Кимчолмён хоолойдоо шийдлийг гүйцэтгэсэн шийдэл амжилтгүй болж байна. Чойруури үүсгэсэн. Заалдаа гарсан гэдэг. Кимчөлмөн шидэлт гүйцэтгэн. За шидэлт амжилттай болсон. Америк лигоноор юм багийн авлаа. Брэнд Моррис татаж итсэн. Моррисын шидэлт амжилтгүй. Давталгаа амжилттай болсон. За ийм хурдтай бас тоглогчтой Жойрүүрийг өдөг давталгаа амжилттай багийнхаа 11 дахь хоног авсан нэмэлт нэг шидэлтийг гүйцэтгэн. За Чойруури торгуулийн шийдэл амжилттай болсон. Ингээд нэг оноогоор ардсан солонгос ард улсын үндсэн шгшоог тэргүүлээд эхэллээ. За Роберт Турнерийн давталгаа амжилттай болсон. За Орсон бөмбөнд хөрсөн учраас сануулга авч байна. За дараагийн удаад ингэж хүрэх юм бол техникийн алдаа өгөх болно гэсэн сануулгыг шүүгч өгж байна. Кимчөлмёны давталгаа амжилтгүй Чойруури хойноос очоод нэмсэн. Энэ удаад та амархан зүйлээ алдчихлаа да. Роберт Турнер нөгөө талд орж ирээд хойно авсан. За энэ залуугаас 3-3 төрөлд бол зогсоно гэдэг хүнд байх болно. Кимчөлмён хоолын зашилтээр харин хариуг нь барьсан Брэндон Моррис. За Моррисын дамжуулт харин дастагдж байна. Чойруури Моррисын эсрэгэл тоглоод байна да. Даажаараа давталгаа амжилттай багийнхаа 15 дахь хоног авсан. За Чойрууригийн хувьд бас Брэндон Моррисыг бол илүү бие үцээтэй. Энэ контакт хийсэн тоглолтонд сайн гэж бодсон. За Роберт Турнерийн давталгаа амжилт өөрөө нэмсэн. За харин Турнерийн эсрэг бол тэр нь бас маш хэцүү байна. Турнер өөрөө их бие үцээтэй тоглогч. За Кимчөлмён энэ удаад амархан 2 оног авчирлаа да. Турнер дайрсан. Роберт Турнерийн давталгаа амжилтгүй өөрөө үсэрсэн. Кимчөлмён самраас мөнгө авсан. Чойруури Кимчонгийн сул гарцаа шидсэн. Кимчон ийлийн шидэлт амжилтгүй. Кимчөлмён самраас мөнгө авч чадсан. За зөрөөд орсон Хямон замг Хямон мөнгө өрөөд гаргасан баха. Бүгд дарлсан солонгос шог мөнгө тоглолтод оруулна. За дөрүүлээд авсан. Дамжуулт харин амжилтгүй. Брэндон Моррисыг суул оргицсан. Моррис тоглолтын тооны харьцааг 16-16 болгон дэнцүүлж байна. Чойруури зөрөөд орсон харин. За Кимчөлмён дундад шилдэг гүйцэн шийдэл амжилтгүй. За Турнер хадгалсан бөмбөг Америк лигонуудын багт утсан. За Маркус Хаймонд сүл алдаад бөмбөгөө алдчихлаа. Кимчөлмён за шийдэл таалтанд орсон. Брэндон Моррис
Хямонц Маркус Хямонц эргээд далсан довтлогоо амжилт. Роберт Үлбэр хадгалсан мөнгө авч. Хямонц дахиад амраас мөнгө авсан. Брэндон Моррис суулгаараа шийдсэн амжилт болж байна. Надаар Маркус Хямонцээр алдаа гарсан. Turner, Brendan Morris. За Morris-ийн довтлогоо амжилттай олсон. Kim Chol-myong. Дундаа шийдсэн Kim Chol-myong-ы шилдэг амжилт ахаад Brendan Morris амраас авсан. За нэг оноо нийлүүтэй байгаа. Morris шийдсэн одон за шилдэг амжилттай. Үнэхээр сонирхолтой байгаа дуулж байна да. Kim Chol-myong ахаад шийдсэн шилдэг амжилтгүй за 3 дараалал шийдлээ алдчихлаа Kim Chol-myong. Нэг холоо шийдсэн 2 удаа дундаа шийдээд алдсан. За тэгтээ цаг дуусах бол болоогүй байна. Шийдэл цайтай юм хурдтай баг эсрэг бол минут 12 секундын хугацаа гэдэг бол их хугацаа шүү. Turner холоо шийдсэн Роберт Turner-ийн шийдэл амжилтгүй. Kim Chong-ий самраас авсан. Choi Ruri. Kim Chong-ий сууд байна. Холын цаа шийдэл амжилттай болсон. За ингээл ердөө онооны зүрх нэг болоод ирж байна. Сүүлийн 50 секундын хугацаа Brendan Morris. Довтлогоо 6 секунд. За доорсон Brendan Morris-ийн довтлогоо байлаа. За 3-аас 1 хийх юм бол тэнцэндээ. Choi Ruri-гийн довтлогоо амжилттай болсон. Дадаглын дооны харьцаа 20-19 болсон. Маркус Хямонц Brendan Morris дундаа шийдсэн. 21 хоног авсаар игөө доолт өндөрлөж байна. Дадаглын дооны харьцаа 21-19-ээр. Юунууд Зангснер анх удаа зохион байгуулж байгаа 3-3-ын аврал шалралт тэмцээний аварга алтан медаль Америк легионуудын шгшөөг хүртэж байгаа бол мөнгөн медалийг бүгд найрамд гарцсан Солонгос ард улсын үндэсний шгшөөг, хүрэлэн медалийг Монголын үндэсний шгшөөг тус хүртэж байна.